Оо. Яа. Янзгаа. Сайн байцгаана уу? Манайх саяхан шинэхэн оффистэй болсон байгаа. Бүгдээрээ дотгошоорж манай оффистэй манай ажилчтай танилццгаая. Ингээд дотгошоо харангуут ийм гоё юм байгаа. Энэ болохоор юу гэж бодож байна та нар? Ингээд бүх нөгөө цахилгаан утаснуудаа бүгдийг ингээд тогтжуулаад тавьсан. Яг манай брэнд өнгө. Тэгэхээр айгуугаа цэвэрхэн харагдаж байгаа сте. За тэгээд ингээ үүдээр ороод ирэнгүүт манай лого маань байна. Энд чи бид бүхний хувцсны шүүгээ сэтгүүлчид их хвчлэн ажилладаг болохоор ээлжнийхэн сольж өмсөх хувцснууд нь бүгдээр энэ дотроо ингээ байж идэм аа. За ингээд энэ бол манай офис. Сайн байна уу Соко хчээ? Сайн оо. За Соко хч яг ямар ажил хийдэг вэ? За намайг Саялмаа гэдэг. Би өөрийн эмээ сайтын ерөнхий редактор. Вебсайтын хувьд манай бас пэйж рүү ороод харах юм бол тодорхой нөгөө тогтсон нэвтрүүлгүүд байгаа. Сэтгүүлч болгон энд ажиллаж байгаа хүн болгон өөр ингэсэн брэнд нэвтрүүлгүүдтэй. Тэгээд тэр брэнд нэвтрүүлгүүдээрээ олонд танигдсан. За зөвхөн одоо сайттай юмаа бичээ суугаад байдаг биш. Видео контент үйлдвэрлэдэг ийм сайт. За энэ бол манай бидэнтэй хамгийн их тулж харцдаг Соко хч маань байна. За ийшиг болохоор манай гал тогооны маань өрөө байгаа. За тэгээд энэ ч бид бүр юм хиншүү сорогчтой. Ингээд маш олон шүүгөөнүүдтэй энэ ч плетиг яатсан. Тэгээд бидэд нөгөө ер нь сэтгүүлч нар чинь зураглагч нар ер нь завгүй байдаг штэ. Тэгэхээр бидэд энэ удаадаа дотроо юм гоё гал тогоогоо шийдэж өгөөд хоолоо бас хийж идэж байгаа. Тэнгүүт ингээд хөрөгч хаана байна? Хөрөгч хаана байна гэж бодож байна уу та нар? Тэнгүүт маа. Гэтэ дотор юм байхгүй хаа. Нати та. За нэг хальт хараад. Энд ч манай хөрөгч маань хөлдөөгчтэйгээ ингээд маш гоё шийдлийг нь гоё хийсэн байгаа. Зүгээр ингээд тэр чигээрээ шүүг юм шиг. Тэгээд манайхан бол энэчнээс суугаад юунуудаа өдрийнхөө цай хоолыг идчихдэг юм аа. За сайн уу? Сайн уу. Би тийгээд ангуу. Танг жоохон ханиаданд дарлуулаа л байж. За болоо сэтгүүлчээр ажиллахэр нь ямар байдаг вэ? Хаяа гоё тэгэл хаяа муухай штэ. Чи тэгтээ одоо ингээл ордонд ордог сэтгүүлчтэй. Тэнгүүд ингээл жоохон хэцүү юмнууд байх уу? Юу нь хэцүү байдаг уу гэвэл штэ. Одоо ингээд засаг хуралддаг танхим байдаг байхгүй юу? Хүмүүс нэг ордны сэтгүүлч нарыг нөгөө юм бэлэн их сурвалж дээрээс амар хурдан яриагаа аваад гараад ирэх боломжтой гэж боддог боловч засаг хуралддаг танхимыг 2 давхрын хаалгаар сайднаар орлоо гэж бодоход 3 давхрын хаалгаар 4 давхрын хаалгаар 1 давхрын хаалгаар гараа авчдаг байхгүй нэг дотор шатаараа уруудаж өгсөд тэнгууд бид нэр яриа авна гэж тэр өдөр тооч хэлж утсан үнээсээ яриа авч чадахгүй байх тохиолдол байна. Цухтай далаа болчдөг. Үнэхээр л муур хулганддаг. Тэгээд ер нь бол тэгээд нөө Том Жери гэл кинод гişнийг нэгээ борж тоглодог. Тиймэрхүү л байдаг та. Сайн уу? Өөрийгөө танилцуулаарай. За би өөрийн офис менежер сошиал ажилтан Марта байна. Марта шинэ офис нь ер нь яг ямар байна? Үнэхээр гоё аа. Тухтай. Хамгийн их таалагддаг хэсэг чинь. Яг энэ сууж байгаа сандал маань. Сандлынхаа нэг ид шийдийг үзүүлээд өгч. Одоо манай сандал айгүй ид шийдтэй. За ингээ хөвччихэж байгаа. За тэнгуут нь яах вэ? Яа, за хөвтөө үзүүлчих. За ингээл унтчдаг юм да манайхаа ингээл ажил дээр өдрийн 30 минутаар. За ингээд шин сандал мандал хүртэл бид бүгдээрээ ингэж бөөндөж гоё аим гоё бүх юмыг шинжилсэн. Энэ бол бидний чин хүсэл байсан юм аа. За өөрийгөө танилцуулаарай Соко. Намайг Соко гэдэг юм аа. Тэгээд Мобисийн 3 дугаар курсын оюутан тэгээд хичээлийн хажуугаар ажилладаг. Ер нь анх өөрөгт орж ирээд ямар санагдсан бэ? Ямар ч байсан чадхаараа сайн дадлагаа хийж дуусгая л гэж бодсон. Тэгсэн чи юу болсон бэ? Тэгсэн чи ажилтсан. За энэ ч манай спортын сэтгүүлч Алтан Жимиг ихч маань суудаг юм аа. Тэгээд өнөөдөр гадагшаа зурганд явцсан байна. Тэгээд Аги ихчийг та бүхэн харуултраа. За тэгэнгүүт ийшээ болохоор манай зураглаач нарын хэсэг байгаа. Ялгарх онцлог нь зураглаачаа эвлүүлгээ хийдэг. Тэгэхээр зураглаач нь зураг авч ирээл видео хийгээл зураг анзлаа л. За тэгээд энэ ч нь бол ингээд бид угаасаа тоног төхөөрөмжүүд бүгдээрээ байдаг учраас тоног төхөөрөмжүүдээ хийж өгөх. Ер нь эднийг ингээд зохион байгуулалтыг нь маш зөв хийж өгсөн гэж бодож байгаа. Тоног төхөөрөмжөө хийлээ, юунуудаа камеруудаа хийлээ. Тэгээ гол нь ингээд төгчээд ингээд явчихж байгаа. Ингээд одоо ийшээ доорхгүй заяа. Сайн байна уу? Сайн байна уу? За өөрийгөө танилцуулаарай. За намайг Батбаяр гэдэг Нургцгийн мэнийн найруулагч.
эдитер. Тэр хэрэг та хэд үзчихсэн бол нэг Home Tour with Мантухай нэвтрүүлгийн маань Увс аймагт хийсэн зөргөөтэй дугаарыг эвлүүлэгч нь энэ хүн байсан шүү. Та хэд маань эвлүүлэгч нь ямар супер юм бэ гэж нэлээд комент бичсэн байсан. Одоо харж авцгаа. За тэгээд энэ чинь бол манайхаа ер нь яг ийм ногоон орчино шийдэж өгсөн байгууллага тийм ногоон ургамлууд байхаар бас илүү гоё харагддаг. Тэгээд энэний бидэд бас ингээд ерөн шүүгэнүүд нэмж их хийж өгсөн байгаа. Тэгэх юм бол бас нэлээд ийм гоё юутай багтаамж сайтай болж. За одоо энэ чинь нэг юм хамгийн жаргалтай нэг хүн байгаа заяа. Тэнгүүт одоо хаалга онгоолгонгот бараг баярлаа. Орхоо захирлаа. За энд манай захирал маань байна. Өөрийгөө танилцуулаарай. За сайн бацгаана уу? Би үйл ажиллагаа хэрэглэсэн захирал Хажаа байна. Тийм. Үйл ажиллагаа хэрэглэсэн захирлаас асуухад хүмүүс ингэж гайхаж магадгүй л дээ танах ёо. Хаанасаа им мөнгө төгрөг олоод им офистэй болчихвоо гэд тий. Тэгэхээр та бас нэлийн ийш тийшээ гүйсэн шүү дээ. Тэр үйл явцаагаа яриад өгөөж. Ер нь бол манай ах өөрсдийн гэсэн нэлийн контенттэй. Би бол контентоо борлуулж мөнгө олдог. Манай үйл ажиллагааны зардал, энэ болж байгаа үйл ажиллагаа бүхий л зардал цалин хөлсгөл тэрийг борлуулалтаараа олдог. Тэгээд ашигт хэлгээд компаниуд, байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллаж гэрээ байгуулаарай. За ингээд энэчнээс ийш явахлаар манай захирлын өрөө байгаа. Орох уу? За сайн байна уу? Түрүүнээс дуурч чаа тий. За ингээд манай захирлын өрөө бай. Таны өрөө дэхтэй амар гэгээлэг харагддаг юм шиг. Одоо өрөх цэгмийн сайтыг хүмүүсийн хамгийн их буруугаар ойлгодог. Гэхдээ яг наа чи нуул нь ийм байсан штэ гэж хэлмээр байдаг зүйл нь юу вэ? Одоо тийм юм чи юу лээ. Ер нь ингээд салбартаа энэ зах зээлд салбартаа 7 жил ажиллаж чаар одоо хамгийн анх бол өрөг имэн сайтыг байгуулж байхад энэ хоёр хэний санхүүжилтээр босч уу гэд бит хоёр болорт үеийн хамаатны ахынх нь одоо маш гоё тухтай оффист 2 жил өнгөө суужсан байхгүй. Тэгээд тэр оффисоос хардаг ч юм уу. Энэ инста нэг ямар нэгэн том мөнгөтэй хүмүүсийн л хөрөнгө оруулалтаар бослоо доо гэж эсвэл сонгуулийн дараа хаагдах бах та гэд. Тэгээд энэ бүх ойлголтууд ингээд 7 жил доктортой тууштай ажиллаад эхлэхээр арилдаг юм байна. Одоо яг салбартаа бид юуг ойлгуулах нь зүйтэй вэ гэвэл манай салбарын хамгийн хардагддаг зүйл бол сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж мөнгө олд хийгээд байдаг л да. Бид нар контент бүрээ зарна. Одоо сайтынхаа булан бүрийг зарна. Тэгэл одоо энэ реклам одоо энэ дээр ингээл нэг ус тавих юм бол 300 мянга ч гэх юм уу те 500 мянга ч гэдэг юм уу контентоос шалтгаалаад энэ болгоныгоо зарж одоо мөнгө олдог бүх юм манай бүтээгдэхүүнүүд чинь манай зардаг бараа байгаа байхгүй. Зөвхөн одоо том улс төрийнхэн биш жижиг дунд үйлдвэрүүд зөндөөд юм. Өнгөрсөн оны бидэд орлогын модельээ харахад 56% нь хувийн хвшил бизнесийн байгууллага аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол манай салбарт тийм бахархмаар том амжилттай үзүүлэлт л гэж бодож байна. Би орж ирээ бүгдийг ингэ танилцуулсан байхгүй. Тэнгүүт ер нь энэ болгоныг юм би нэг амар авсрын ажиллаад одоо зэрэгэд нэг нэвтрүүлэгт орж байгаа юм шиг. Айгүй нэг юм сэтгэл шингэсэн байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол ингээд бүх юм брэнд өнгө гээл тэгснэ ингээд хааж мангууд ингээд зөөлхөн тэгэл айгүй олон шүүгэн мөгөөтэй энийг яг ямар газраар хийлгэсэн яг юу бодож одоо та хоёрын хоёр захирлын маань нэг юм төсөөлөл байсан шүү дээ. Тэр төсөөллийг яг ямар газрууд биелүүлж өгөө ер нь тэр сэтгэл нь ямар байсан гэдгээ гоё зүүж аваад хэлчих. За одоо яг манай хүссэн хэмжээнд бол жижигдүү байхгүй юу? Одоо том студ гаргах хэрэгтэй байгаад байна. Альч өнцгөөс нэвтрүүлгээ бичсэн гоё харагдах үстэй. Бид нар чинь нэг тайзны дутагдaltaй байдаг ш. Тийм болохоор орон зайгаа маш сайн ашиглахын тулд интерьерийн Chance Interior гэдэг компаниар интерьерийн зураг зурулсан. Тэгээд интерьерийн компани маань одоо хоёр үүсгэн байгуулагчдын нэг юм ихтгэл үнэмшлийг ярилцдаг юм лээ. Та нар яг юун туртай энэ компани уур амьсгал юуг мэдрүүлэхийг хүсэж гин гэд. За тэгээ нэмээд манай брэнд букийг шингээж өгсөн. Манай брэнд бук чи юм хөх өнгөтэй. Тэгээ юм хөх гэрэл, хөх сандал энэ өрөөнд оруулж өгч байгаа. Бид хоёрын одоо болортой хоёрын хүсэл зорилго тэ ийм хувийн одоо хувь хүнийх нь нэг юм онцлогийг яриулж агаад энэ хоёрт ерөнхийдөө ийм классик маягийн өрөө хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тэрэн дээр нь брэнд букийн үнгийг оруулж өгөх хэрэгтэй байна гэд. За нэмээд бит хоёрын хүсэл бол нэлээд жоох орон зайтай хаанаас нь ч нэвтрүүлгээ бичсэн бас нэг юм тайз болгож ашиглаж болох үс гэдэг нь л одоо манай медиа компани хамгийн чухал давуу тал шүү дээ. Дандаа студид ашиглаад байхаар ууд чинь. Тэгэхээр манай өрөөнд орж ирээд нэвтрүүлгээ бичиж болно. Одоо офсийнхоо айл нэг буланд бичгээд л гоё харагдах үс. Ганцхан Chance-ийн хийсэн юм уу?
За Chance агентлагаар интерьер компаниар бол зураг зурулсан. За тэнгүүд маш гоё зураг байгаад байдаг. Гэтэл яг тэр зураг шигэ заслыг хийчих компаниуд хэрэгтэй байгаад байдаг. E-Wood гэдэг манай хамаатны ахын маань компани гэдэг. Тэр компаниар тавилга, засал бүгдийг хийлгэсэн. Тэгээ яг л зураг шиг болгож өгсөн. Маш нямбай хийдэг. Би гэрийнхаа гэсэн интерьер заслыг хийлгэж ирсэн. Ерөөсө зураг гаргаж өгсөн компани манай зургийг яг л гоё амьдруулж одоо бий болгож өгсөн байна гэд. Бүх юм нь маш нямбай. Жишээ нь бол ингээд энэ хан угаахгүй юу? Даацын хан багна. Тэгээ энэ багныг багнаар нь байлгахаар онцгүй харагдаад байна. Тэгэхээр юу байж болох вэ гингүүд гоё юм тойл болгож сурсан байх жишээ нь тий. Chance E-Wood гэдэг хоёр компаниар хийлгсэн. Тэгээ тэр хоёр компанидаа бас их баярлалаа гэж хэлмээр байна. Chance компани маань маш гоё бит хоёрыг мэдэрч зургийг маань гаргаж өгч ирсэн. Үргийг маань одоо мэдэрч маш сайн ашигласан байгаа. За талбайг ингээд жижигдүү юм шиг хэрнээ бүгд л яг шингэчихсэн. Ямар ч юм сул орон зай байхгүй. Буудан тавих гэсэн чинь буудан тавих зайг байгаад байгаа шүү дээ. Тэгээд E-Wood гэдэг ахын маань барилгын компани болохоор ерөөсөө тэр зургийг яг бодит болгож маш нямбай бүх одоо булан тухай тавилга бүрийг маш гоё нямбай хийж өгсөн болохоор баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. Та бүхэн итгэж болно. Тэгээ хандаарай гэдэг. Энд ор ингээд дээжийн тавьчих. За тэнгуут танай өрөөнөөс ингээ явангууд тийш нэг хаалга байгаа тий. Тэгээ ийшээ студ руу. Ийшээ манай ингээ студ байгаа. Би тэгэд нүүж ирээд нэх удааг байгаа болохоор аль болох ингээл баг багаар төгчөөл угаасаа ингээд бүгдийн нэг дор бөөндөр нь авахарч бас мөнгө санхүүгөө өгдөж ихсэн хэцүү шүү дээ. Тэгэхээр аль болох ингээл баг багаар хөөрхөн төгчөөл яваад байна. Тэгээд энэ ч манай студ ингээд харагдаж байгаа та бүхэн маань бас манай брэнд өнгөийг ингээ харах бах ярилцлагуудын ард ингэж харагддаг. Тэгэхээр ингээд суудсан бахад ингээ бүтэн юм дөрвөлжин юм шиг харагдаж байгаа боловч яг ингээл нэг юм ханны урд ингээд сууж байгаа гэсэн үг. Энд бол маш олон бүтээлүүд гой гой төрөх байхаа гэж бодож гин. Нөгөө офисаар ингээд орохоор ингээд студ руу орохоор ингээд бүтэн тойрч орж ирэх юм шиг санагдаж байна уу та нарт? Тэгвэл үгүй. Энэгээр ингээд хаалгатай ингээд гарчиж байгаа байхгүй юу? Ингээ гарчингууд энэ ч миний түрүүний та бүхэнд харуулж исэн хаалга маань харагдаж байгаа юм аа. За ингээд манай өрг сайтын маань шинэхэн тухтай офистэй танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд манай хамт олонны зүгээс гингүүд бүгдээ ингэж юм байна. Бүгдээ биднийг үздэгт баярлалаа. Баярлалаа.